Эрүүл ахуйн тухай хууль шинжлэгдэн батлагдаж нойлын асуудлыг шийддэг стандартыг тогтоож өгсөн байгаа. Ингэхдээ дөрвөн төрлийн стандарт баримтлахаар батлаад байна. Нэгт баг усаар зайлуулдаг, хоёрт хуурайшуулсан, гуравт нүхэн, дөрөвт биожорлон гэсэн ийм дөрвөн төрлийн стандарттай ухруулсан. За эдгээрээс байгаль орчин болоод иргэдийн амьдралд хамгийн их нөлөөлөх Улаанбаатарын хамгийн том асуудал болоод байгаа нэг шийдэл нь бол нүхэн жорлон байгаа. За өмнө нь нүх ухаад л жорлон хийчихдэг байсан бол одоо үгүй. Шинэ стандартад баримталж байгаа гол өөрчлөлт бол ямар ч тохиолдолд бохирыг хөрсөнд шингээхээргүй шийдлийг хийхээр ийм стандартыг тогтоож өгсөн байгаа. Өөрөөр хэлбэл одоо хөрсөнд шингэдэг ийм шийдлэр хийсэн бол энэ бол стандарт зөрчсөн гэсэн үг. За нүхийг ухаад шингэн нэвтрэхээргүй доторлогоо гэх нь өөрөөр хэлбэл цементлэх шаардлагатай болж байна гэсэн үг. Эсвэл бохирын банк байрлуулж болно. Тодорхой хугацаанд сорволж бохирыг гадагшлуулдаг ийм одоо стандартыг хэрэгжүүлэх ийм шаардлагатай болж байгаа юм. За энэ стандартыг хангасан жорлон нийслэлд бол ховрууга. За энэ стандартыг баримтласнаар иргэн тойрны эрүүл мэндэд тустай гэдгийг санах нь зүйтэй баг. За өнөөдрийн нөхцөл байдлаар ямар байна вэ гэдгийг та бүхэнд товчхон сануулъя. За гэр болон жорлонгийн зай 10 м хүрдэггүй зайд байгаа. За яг өнөөдрийн стандарт байгаа бодит байдал нь энэ шүү дээ. За дээр нь хажуу айлынх нь бохир 12 м-ийн зайтай. Өөрөөр хэлбэл нэг ам бол хоёр хажуу айлынхаа за мөн өөрийнхөө нойлтой нийлээд 3 жорлонгийн одоо 15 м-ийн дотор 3 жорлон бол энэ айлтай цуг байна гэсэн үг юм. Мөн 10 өрх тутмын 4 нь багада 2 удаа шинээр нүх ухаж бохироо хайсан байдаг. За өөрөөр хэлбэл нойлынхоо нүхийг шинчилж өөр шинээр нойл байгуулсан байдаг гэсэн үг. За энэ байдал цаашдаа удаан үргэлжилвэл 0.7 га талбайд иргэд эзэмшдэг. За энэ талбайд нойл ухаж булсаар талбайг болох эрсдэл бий гэдгийг бол мэргэжилтнүүд сануулж байгаа юм. За нүхэн жорлонгийн стандарт 2008 онд батлагдаж байсан. За үүнтэй ижил ер нь бол одоо иргэдийн эрүүл ахуй шаардлагад хангагдах үз ийм стандартыг баталж байсан ч энэ стандарт бол цаасан дээр байснаас хизээч хэрэгжиж байгаагүй гэж хэлэхэд бол хэлсдэхгүй. За энэ түүхт давтагдж бохирдол болоод эрүүл ахуй болоод хөрсний бохирдлоос үүдсэн өвчлөл биднээс сална гэдэг бол үлгэр болж байгаа юм. За өмхийн хангалсан ялаа бужигнсан нойлоос бид салах цаг нь болсон гэдгийг бол сануулах нь зүйтэй байх. Гэхдээ энэ асуудал түргэн хугацаанд шийдэгдэх асуудал биш гэдгийг мөн хэлхэн зүйтэй болов. Гэр хороололт 180 мянган өрхвий тэдний 85% нь стандартын шаардлага хангаагүй нойлтой гэдгийг бол судалгааны байгууллага албан ёсоор тогтоочихсон. Тэгэхээр 150 мянга гаруй задгаа нойлыг шинчлэх их ажил бидэнд байна гэсэн. За мэргэжлийн хэлтийн байгууллагаас аль болох стандартыг мөрдүүлэхээр ажиллаж эхэлсэн гэн. За гэхдээ шаардлага хяналтын үндсэн дээр биш өөрсдийн эрүүл мэндийн төлөө энэ өөрчлөлтийг хийх хэрэгтэй гэдгийг бас дахин сануулъя. Өөрөөр хэлбэл цэвэр иргэдийн ухамсараас хамаарч энэ стандарт мөрдөгдөх үгүй юу, иргэдийн эрүүл мэнд за хөрсний бохирдол багасах үгүй юу гэдэгт шийдэгдэх. За үүнээс гадна бас нэг асуудал байгаа нь зуны цагт сонгон найрхан дүүрэг хаан уул дүүргийг тэр чигт нь за одоо бүр нийслэлийн төвд үнэртдэг болсон энэ өмхийн үнэр улам нэмэгдэх аюул байгаа юм. За тодорхойлбол дээр дурдсан бохирыг сорволж одоо цэвэрлэх байгууламж руу авчдаг энэ стандартыг мөрдүүлнэхээр өнөөдрийн байдлаар нийслэлийн нийт өрхийн 40%-аас ялгарсан бохир цэвэрлэх байгууламжид цэвэрлэгддэг. За өдөртөө 10,000 м3 лаг буюу ялгцэг задгай талбайд хатаадаг технологитой. За ачаалал дийлэхгүй болчихсон. За үүн дээр одоо байгаагаас илүү их хэмжээний буюу нийслэлийн 40%-ийг цэвэршүүлдэг байсан бол одоо 60% нэмэгдээд энэ цэвэрлэх байгууламжийн хэмжээ ачаалал дээр нэмэгдэхээр за энэ бол одоо ачаалаа дийлэхэргүй ийм хүнд байдалд орох нь бол ойлгомжтой байгаа. За одоо байгаагаас илүү их лаг ялгаруулна гэхээр асуудал бол нэлээд хүндрэх шинжиндээ орж байгаа юм. За ямар ч тач иргэдийн хувьд бол энэ асуудлыг өөрсдийнхөө эрүүл мэндэд ашигтайгаар зэгцлэх, за мөн дээрэс нь төв цэвэрлэх байгууламжийн ачааллыг нэмэгдүүлэх стандартыг хангуулах үүднээс энэ дээр шаардлага хяналт тавих нь одоо төрийн үүрэг юм. За ямар ч үсэн шинэ нойлын стандарттай болсноор бид эрүүл ахуй болоод хөрсний бохирдлоос салах за үүнийг дагалдах олон төрлийн өвчнөөс салах боломж бүрдэж байгаа юм. Өнөөдрийн онцлог мэдээг сэтгүүлч сугар бэлтгэлээ.